За сайн бацгаана уу. Комплект айлгч баяр сайхан байна. Тэгээд сая шинээр ирсэн майхан дээр ингээд овоо сүдрөвчийг татах тесттэй хийлээ. Тэгээд хүмүүс анхааруулж хэлэхэд ерөнхийдөө бол ийм дотроо ийм хавтаа юм дүрхлэхтэй ийм материалыг аль болох гадаад зориулалтын материал шүү. Майхнаас сонгож авахдаа ус нэвтрэхгүй л гээд одоо яг ийм материалтай майхан гэж яриад байгаа. Би энэ дээр бол та бүхэнд анхааруулж хэлье. Энэ бол гадаад зориулалтын материал шүү. Тэгэхээр энэ бол хүн байнга амьсгалаад байхад бол унтаж амархад бол тийм таатай материал биш. Оксфорд 300, 420D, 600, 900 гэдэг янз янз байгаа. Яагаад энэгээр сүдрөвч хийгээд байгаа? Яагаад энэ ингээд бороо усны юм хамгаалалттай байгаа гэхээр энэний цаана бол маш нарийн хими холцууд байдаг учраас энийг яг унтах зориулттай майхны дээгүүр татахад ашигладаг шүү. Ус нэвтрдэггүйгээд ийм Оксфорд төрлийн материалыг ингээд майханд ашиглаад байх нь тийм зохимжтой биш шүү. Бид нар одоо зунжингаа биш үлжингөө одоо утаандаа хорцсон хүмүүс одоо нэг болтгой зүйлийг маань та бүхэн мэдж аваад тэгээд амьдрал ахуйда зүгээр ашиглаарай. Одоо энэ талаар би л хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ? За тэгээд энэ зуны ажилтнанд амжилт хүсье. За ийм шийдэл гаргалаа.